За баярлалаа. Тэр бидний яриад байгаа асуудал их ойлгомжтой л болоод байгаа юм л да. Энэ үндсэн хуулийн цэцгийн цаад агуулга нь бол энэ хуулийг дагалдаж иргэдийн эрх ашиг хохирчээ. Энийг нь арилгаач гэсэн ийм зорилготой одоо хориг байна гэж бид ойлгоод байгаа юм. Ингээ улсын их хурлын байнгын хороодоор хилцэхээр зэрэг хууль зүйн байнгын хороо, нийгмийн бодлогын байнгын хороо бол хоргийг хүлээж авъя гэж санал гаргачлаа. Төсвийн байнгын хороо бол хоргийг хүлээж авахгүй. Харин иргэдэд учирсан хохирлыг нь барагдуулъя гэд ингээд санал гаргачлаа. За би бодож байна ер нь бол аль аль нь зөв юм. Аль аль нь зөв юм. Жишээ нь одоо цэцэн хоргийг хүлээж авъя гэж байгаа нөхдүүд маань бол одоо тэр аж ахуйн нэгжийн шимтгэлийн төлөвлөе. Тэгээд иргэдийнхээ хохирлыг барагдуулъя гэж байгаа нь бол онлын хувьд туйлын зөв асуудал мөн. Гэхдээ хэрэгжихэд эрсдэлтэй. Хугацаа их шаардна. Магадгүй нэг тодорхой хугацааны дараа тодорхой хэсгийн дутагдсан хөрөнгийг нөхөж өгөөч гэж дахиж асуудлыг хуралд орж иж болзошгүй. Тэгэхээр энэ үл их урт хугацааны одоо ийм хэрэгжих алхам болчиход байна л да. Яг хувь хүн талаасаа бол энэний жоохон эрсдэлтэй. За төсвийн байнгын хороо харин ягаад ийм санал гаргах ч вэ? Би гайхаад байгаа байхгүй юу? Уг нь төсвийн байнгын хороо чинь төсөв хөрөнгөндөл нэлээд хатуу чанга газар шүү дээ. Гэтэл төсвөөс одоо энэ хохирлыг барагдуулах саналыг оруулж ир шийдвэл яа гэж засгийн газрын саналыг төсвийн байнгын хороо дэмжиж гаргачихж байгаа юм. Тэгэхээр энэний эцсийн зорилго нь бол нөгөө хохирсон иргэдийн хохирлыг аль болохоор түргэн барагдуулъя. Төр өмнө гаргацсан шийдвэрийн одоо шийдвэрээ бол хэвээр нь хадгалж аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн итгэлээ хадгалъя гэсэн давхар агуулгатай бодиттой хэрэгжих санал гарлаа гэж би хувьдаа бодож байгаа юм. За нөгөө үлгэрт гардгаар бол ёстой нөгөө хонин бүв бүтэн чонон цатгалан тэгээд хамгийн төргөн хугацаанд голоогаараа явчих ийм л аргыг санал болголоо гэж бодоод байгаа юм л да. Тэгэхээр энэ агуулгаар нь та бүхэн маань ойлгож байвал энэ асуудлаа ер нь төрөхийн шиг шийдээд тэр иргэдийн одоо хохирлыг нь төргөн барагдуулаад явах нь оновчтой биш үү? Энэ саналыг ер нь үндсэн хуулийн цэц одоо нөгөө хоёр байнгын хороо маань хүлээн зөвшөөрөх үгүй юу? Энэ дээр байр суурь илэрхийлээч л гэж би асуух гэсэн. Түүнээс биш бүгдээрээ иргэдийнхээ хохирлыг барагдуулъя гэж байгаа дээр бол бидний байр суурь нэг байна шүү дээ. Тэгэхдээ харин энэ жихээ энэ гараараа ухах нь амруу, энэ гараараа давуулж ухах нь амруу гэдгийн нэгийг сонгоё л гэж санал хэлж байна л гэж би ойлгож байна. Баярлалаа. За